Тэгэд харангуйтаа би бараг эн чинь ингээд тал нь ингээд сүүл юм биш амар уртсгүүлтэй. Тэгээд сүүлийг хараад би бүр зурган дээр харж ирснаасаа ингээд илүү гарч ирсэн. За сайн байцгаана уу. Би Ирвсэн элч Монгол Улсын аврах мөнгөт байна. Та бүгдтэй нэгэн хүнийг уулзуулж байна. Энэ хүн бол одоо багаасаа одоо энэ байгаль хамгаалах төвтөн хөлөөфт ажиллаж байсан охин маань одоо Ирвсийг нүдэрээ харсан. Ирвс гэдэг амьтдыг бодтоор хараад ямар мэдрэмж төрж ийсэн. Энийхээ талаар одоо манай үзэгчдээс хуваалцаач. Намайг Дагшиг гэдэг. Би Говьтай аймгийн хүүхэд. Ирвсийн популяц ингэж оршдог. Одоо Дарвин ороонд манайх нутгалдаг. Тийм болохоор ер нь бол харсан. Зурагтаар ч юм уу эсвэл сэтгүүл намнаас үзэхэд ингээд яг цогор ирвс чинь айгүй тийм тод толботой ч юм уу тийм гээд төсөөл бууцсан байсан. Өвөл харсан чинь ингээд ер нь нэг тийм саарлангтай юм шиг. Тэгэд харангуйтаа би бараг эн чинь ингээд тал нь ингээд сүүл юм биш амар уртсгүүлтэй. Тэгээд сүүлийг хараад би бүр зурган дээр харж ирснаасаа ингээд илүү гарч ирсэн. Шүн ингээд гэрлэнд нэг харж ирсэн. Тэр нь болохоор бүр айгүй сонирхолтой ингээд манайх зүгээр гэртээ байж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд амар тэмээ болж байгаа юм шиг. Тэгээ маад хүү ирж ин даа гэд бодонгоотой нохоо ингээд хуцалтаал. Тэгэл хүү ирж ин даа гэд гарсан чинь ингээд уртлын нөгөө уулан дээр чулуу нураал ингээд тэгээ гэрэл тасгсан чинь нөгөө ирвс явж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө анх дуурахын тийг сонсч ийсэн. Анх яг өвөл тэгж харж ийсэн. Ер нь бол хараад амар сүрдэж ийсэн. Амар сүрлэг юм том амьтан байт юм лээ. Ирвстэй яг ингээд нүүр тулж уулзаад хараад гэх юм уу. Тэрний дараах одоо ирвсийг хайрлах, хамгаалах юм сэтлүүдэд ямар өөрчлөлт орж ив? Яг нөгөө нэг хамгаална, хайрлна гэл ингээл нэг онлайн гэдэг шигтэй тийм явж исэн бол илүү нөгөө хүмүүст илүү ойлгуулъя, хүмүүсийн ухамсарыг одоо хүмүүсийн ойлголтыг өөрчлөе гэдэг тийм ажлуудыг ер нь бол хийж эхэлсэн гэх юм уу. Хав хулаагүй ууланд хамаг амтан жаргалтай гээд Ховд аймгийн хүүхдүүд маань ер нь бол тийм аян өрнөлөд тэгээд хавхыг питан ч юм уу те нөгөө хөдөөний айлуудад хэрэгтэй зүйлэн солиод тийм ажил хийж исэн. Бүгдийн яг ингээд одоо нэг бүрчлэн гэдэг шиг тэгж өөрчилж бол бид нар чадахгүй юм байна. Тэгэхээр хүрээгээр нь ингэж оролтыг гэдэг ер нь бол экоклубэрээ бүсээрээ гэдэг шиг баруун бүсийн хоолгоолтой ус завхан баян үлгий гэдэг 5 аймгийн хүүхдүүд ер нь олон нийлжийн ажлуудыг хийдэг байсан. Таны хувьд нөгөө одоо Монгол Улсын цонхор ирсэн элч төлөөлөгч шүү дээ тий. Яагаад одоо элч төлөөлөгч болохоор шийдсэн бэ? Гэдэг юм энд нь юу нөлөөлж исэн бэ? Энэ үндснээ гэдэг энэ тодорхойлтой зүйлүүд нь байгаль дэлхийгээс их хүч авч, байгаль дэлхийгээс их энерги авах дуртай тийм хүмүүс. Би өөрөө хүртэл одоо барилж явах үед одоо шинэ амьдралынхаа явцад бүх сайн сайхан зүйлийг нутаг уулууснасаа ер нь байгаль дэлхийсээ хүн энерги ирч хүчийг авдаг. Тэндээс илүү их ирч хүн энергийг авч чаддаг. Нэлээд олон жилийн өмнө бас Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамтарсан одоо ийм ажлаар ирвсийн жимээр гэдэг нэвтрүүлэг оролцож ирсэн. Тийм үү. Тэгээд улсын одоо ирвстэй бүс нутгуудаар яваад яг ирвс амьдрдаг орчныг 2-3 өдөр явж одоо судалж байгалийн хөөлөгдөг. Тэгээд тэр дотроос нь ирвс гэдэг амьтны энэ маш чанга дэглэм тийм үү одоо энэ нарийн цэцлэгтэй энэ байгалийн хөөлүүдийн зүйлүүдийг айгүй их ойлгож таньж энийг бас амьдралдаа нэвтрүүлэх гэдэг олон зүйлүүдийг мэдэж авч ирсэн. Тэгээд Дэлхийн байгаль хамгаалах сангаас бас намайг ирвсийн элч болооч санал тавьсан. Тэгээд энийг маш их таатагаар хүлээж авсан. Монголчууд бид бүгдийн хамгийн үнэтэй зүйл бол бид бүгдийн их орон. Тэн дотроосоо бид бүгдийн өнөөдөр хайрлаж барахдаг хамгийн тэр цонхор ирвсийн амьдардаг нутгууд бол бид бүгдийн хамгийн өндөгдөөгүй одоо хамгийн одоо үлдэж ирсэн экосистем. Тэгэхээр энийг бид дараагийн үеийн хойч үед өр хөөгдтэй тэрний дараагийн үед яаж энэ онгон зэрлэг байгалаар нь бид үлдээх үү гэдэг нь Монгол хүн болгоны бид бүгдийн одоо үүрэг. Тийм учраас энэ үүрэг хариуцлагын хүрээнд ирвсийн элч болсон. Энэ сонирхолтой яриа өрнүүлсэн даваа гişгтэй маш их баярлалаа. Тэгээд дараагийн ажил төрөл амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд ажил түвшинд дэдэг хүсье. Баярлалаа. За баярлалаа.